Дараагийн мэдээлэл танилцуулъя. За Грекус батлан хамгаалах зарлаа эрс нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна. За тус улсын ерөнхий сайд энэхүү бодлогыг олон нийтэд танилцуулсан байна. За Грекийн ерөнхий сайд Киракос Мисотос засгийн газар 2036 онд бол айран болон цэрэгдээ 25 тэрбум евро буюу доллар чиглүүлэх юм бол 27 тэрбум ам долларыг зарцуулна гэдгийг бол хав гарагт мэдгдсэн байна. За ерөнхий сайд бол Грекийн энэ одоо батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж байгаа явдал нь бол орчин үеийн түүхэнд бол батлан хамгаалах зардлаа хамгийн одоо их хэмжээгээр огцон өсгсөн ийм өөрчлөлт болж байгаа гэж үзэж байна. За тэгээд энэ одоо батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж үүнийхээ хүрээнд бол шинээр зэвсэг техник худалдан авахар төлөвлөж байгаа юм байна. За энэхүү шинээр худалдан авах батлан хамгаалахын зэвсэг техник дотор агаарын товтлогоноос хамгаалах систем, нисгэгчгүй онгоцнууд, хиймэл дагуул зэргийг бол авахар төлөвлөж байгаа юм байна. За яагаад ийм шийдвэр гаргах болсон одоо шийдвэрээ тайлбарлахдаа өнөөгийн дэлхийн ертөнц бол тааварлшгүйгээр өөрчлөгдөж байгаа учраас үүнд бэлтгэхийн тулд энэхүү одоо батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж байгаа гэж үзэж байна. За батлан хамгаалгаа зардлаа нэмэгдүүлэх за мөн 2008-аас 17 онд үргэлжилсэн санхүүгийн хямралын үеэр бол эдийн засаг бол нэлээд хүнд байдалд орсон. За тийм энэ үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын хувьд бол НАТОгийн холбоотнуудтай шахалт үзүүлсэн тэдгээр одоо холбоотнуудыг бол дид бүтэц тоног төхөөрөмжөөр шинжлэх ёстой. За дээр нь бол үүнд хамгийн гол гүйцэтгэх нь бол мэдээж хэрэг дотоодын нийт бүтээгдэхүүнээс батлан хамгаалах зардалд одоо зарцуулах мөнгөний хөрөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлэхийг бол шаардсан. За одоогийн байдлаар Грек бас бол НАТОгийн орнуудын хоорондоо тогтоосон хэмжээ буюу дотоодын бүтээгдэхүүнийхээ 3% тулгаж бол батлан хамгаалах зардлаа одоо нэмэгдүүлж чадсан. За гэхдээ бол Дональд Трампын засаг зархаа 3% ч гэсэн хянгалт өгж үзэж байгаа. Цаашдаа 5% болгож нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн ийм шаардлагыг тавьж байгаа. За хэрвээ тийхгүй бол НАТОгийн одоо холбоотнуудыг аюулгүй байдлыг хангах боломжгүй гэдгийг Америкийн зүгээс бас илэрхийлсэн. Тийм учраас бол энэхүү одоо Америкийн даралт шахалтын улмаас бол улс орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж байгаа. За улам бүр одоо энэ зардалтай холбогдуулан өмнө нь бол батлан хамгаалах салбартаа төдийлөн одоо ач холбогдолтой өгдөггүй байсан орнууд ч гэсэн зардлаа нэмэгдүүлэх чиглэлтэй бол ажиллаж байна. За Грек улсын хувьд бол бас их яривхтай юм бус нутагт бол оршдог байгаа. За ялангуяа хөрс зэрэглээ Турктэй газар нутгийн болон одоо бусад одоо маргаантай асуудлууд байдаг. За энэ нь бол тус усыг батлан хамгаалах салбартаа бол ихээхэн хөрөнгө оруулах юм шаардлагыг үүсгэдэг. За мөн НАТОгийн одоо хоёулаа бол Турк, Грек улсын хувьд бол хоёулаа НАТОгийн гишүүн. За эдгээр орнуудтай холбоотой бас НАТОгийн дотоод хагарал үүсэх магадaltaй гэж бас судлаачид үздэг. Тийм учраас эдгээр хоёр орны харилцааг бол маш анхааралтай харж судалдаг. За энэ нь бол цаашдаа НАТОгийн ирээдүйг тодорхойлох бас чухал факторуудын нэг гэж үздэг юм байна. καθίστανται απολύτως κρίσιμες.